За энд хөгжлийн банкныхаа ирсэн гэж ойлгож байгаа. Тэгэхээр төсөв ярьж байгаа үед бол одоо асуултуудаа бол асуучлаа. За хавдрын өвчлөгчдийн 64% нь Монгол улсад 3 дугаар үедээ буюу хожим үедээ онцлогдож байгаа шүү дээ. 2024 онд энэ маань өмнө нь миний ярьжсэн 4400-аас нэмэгдээд 4755 хүн хорт хавдраар нас орсон байна. Улсдаа ганцхан эмнэлэгтэй тэр ачааллаа дийлэхгүй. Тэгээд бид нар бол энэ өнгөрсөн одоо төсвийн үед бол яриад тэр хашаанд байгаа 4-р эмнэлэг хөгжлийн банкны мэдэл байгаа. Энэ эмнэлэг өөрөө төрийн өмч учраас энийг шилжүүлье гэд ярьсан. Энийн үр дүнд бол 17 тэрбум төгрөг тавиад эхний ээлжинд энэ байгууллагыг одоо авч ашиглая гэсэн. Өнөөдөр хавдар судлалын эмчнэр тэнд хөнгөвчлөх үйлчилгээ, химийн эмчилгээгээ 2 давхарт нь хийгээд явж байгаа. Тэгэхэд энэ 3 удаагийн тендер зарласан. Тэр тендерийн За хариулт өгье. 4-р эндэр. Сангийн амны төсвийн бодлого төлөвлөлтийн газрын төсвийн зарлагын хэлтсийн дарга Батэрдэн Баясгалан гишүүний асуултанд хариулъя. За энэ удаагийн төсвийн тодтголоор дагалдж байгаа их хурлын тогтоолоор хувийн сургууль цэцэрлэгт олохын хувьсах зардлыг бол зогсоох юм зүйл орсон. Гэхдээ энэ бол одоо яг зогсоож байгаа асуудал биш. Энэ цаанаа өөрөө хуультай. За тэгээд нийгмийн салбарын төсвийн үр ашгийг сайжруулах чиглэлээр их хурлаас засгийн газарт үүрэг өгсөн байдлаар энэ асуудлыг оруулж ирж байгаамаа. Ямар нэгэн байдлаар энэтэй холбоотой төсөв хассан асуудал бол байхгүй. За Жигжил зургийн чин бүрэн сайд хариулт өгье. За Баясгалан гишүүнд баярлалаа. Бас энэ тусламжийн хүртээмжгүй байгаа байдалтай холбоотой, орон байр хүрэхгүй байгаа холбоотой санаа тавьж байгаа маш зөв. Гэхдээ бүх юм хуулийн дагуу хийхдэггүй бол бас болохгүй. Одоо хөгжлийн банк тузан тэр 4-р эмнэлгийн асуудлыг одоо борлуулалт хийх хавдар судлалын үндэсний төвд өгөх зөвшөөрөл бол одоо олгодоогүй байна. Эрүүл мэндийн яам 3 удаа тендер зарлаад оролцсон байгууллага байхгүй байна. За бид одоо ямар ч урсгал зардал 17 тэрбум төгрөг бол хасагдаагүй байж л байгаа. Зүгээр одоо бүх юм хууль журмын дагуу үнэн бодиттой байх хэрэгтэй. Жишээлбэл шүүхийн шийдвэрийн гүйцэтгэх газар битүүмжлэгдсэн байгаа дуудлага худалдаагаа гүйцэд хийгээд эхний дуудлага худалдаанд 160 тэрбум нэлээд тийм баримжаагүй өндөр үн тавьсан. 2 дахь дуудлага худалдаагаа 86 тэрбум. 3 дахь зарлаагүй байна. Ингээ 3 дахь зарлаад 50%-аас доошоо болгоод битүүмжлэгдвэл тухайн одоо бодит үнээр нь одоо 4-р эмнэлгийг хавдар судлалын үндэсний төв авах энэ одоо